Сайн байна уу манайхаа. Өнөөдөр бид Чингис хаан 3-ыг ярина. Тэгтээ өнөөдөр Чингис хаан 3-ыг ярихдаа эндээс бага насын тухай мэднэ. Тэгээд одоо намсуугаа ари. Энд гол дүрүүд байна. Тэн Чингис хаан манай баатар энэ Тэмүүжин хонин хасар энэ Чүсүгэгийн 2 дахь хүн. Тэгтээ Чүсүхэ баатар уулан ихэн хонин дээс эцэн байна. Дээс эцэн бас бүртий аав нь тэгээ бүрт бас Тэмүүжингийн хонин. Тэгээд энэ бизгүүдээ Чингис хааны дүүн энэ бигтэр бас Чингис хааны дүүн энэ таргуудаа энэ тоодоо энэ орбэн харин орбэза таргуудагийн эмээ тэстэ таргуудаа ингээд хаан баггүй Тэмүүжин шиг. За тэгээд Чүсүхэ баатар Тэмүүжин хүүгээ дээсцэд авчираад өгдөг ахгүй юу. Тэгээд үздэгээд харин бүрт Тэмүүжинтэй сүү тавих болсон. Тэгээд ингээд тэр 9 настай байхдаа бүртээ хаант бүртийн аймагт үлдсэн. Тэгтээ багадаа тэгээд ингээд юу яадаг аахгүй юу? Сүү тавьдаг аахгүй юу? Тэгтээ багадаа байхад нь гэртээ нүдэдэг аахгүй юу? Тэгээ хэдэн жилийн дараа гэрзэн хурмаа хийн. Тэгээд тэгээд Чүсүхэ баатар мэнзэг ахтай тэгээ бас тоод ахтай явж байсан чинь тэд нэг аймаг хараад тэд татаруудаас баггүй юу? Тэмүүжин Жанжингийг алсан татарын. Чүсүхэ ам цангаадасан босгоос тэр аймаг руу яваад нэг айраг гуусан баггүй юу? Гэхдээ айрагд нь хор хийцэн байсан. Хор. Тэгээд гэрзүүгээ ирээд Тэмүүжингийг хурдан дууд гэгээд мэнзэг ах тэгэж хэлээд мэнзэг ах шоолоо. Тэгтээ Тэмүүжин бүрттэй хамт хожж байсан чинь мэнзэг ах ирсэн чинь Тэмүүжин гахаад ягаад ирсэн бол гэгээ мэнзэг ахаас асуусан чинь ингээд гэхдээ тэрнээс өмнө мэнзэг ах дээсцнээс Тэмүүжинийг аавын
буцаад авъя гэгээд гуйсан. Тэгтээ яваад ирсэн чинь замдаа явж байхдаа яагаад намайг дуудсан бэ гэж хэлсэн чинь эцэг гэх нь хордсон байна гэгээд Тэмүүжин уурсаад сайн Баатар хаан болно гэж хэлсэн юм. За 3 дугаар бүлэг урвагч тарахгүй дээ. За тэгтээ одоо хаана яаж. За тэгээд Эсүгэгийн гэр бүл Озонгийн гэр бүл дахиж өргөх гэж байсан байхгүй юу? Тэгсэн чинь дахиж угаасаа хийсэн байсан. Таргуудаа изүү хурдан дахиж хийсэн байсан байхгүй юу? Тэгсэн Озонгийн хэрүүс хийж байсан чинь тэд таахгүй. Тэгээд Озонгийн орос тэгээд Озонгийн Эсүгэгийн гэр бүлээс бүх Монгол аймаг нүүжсэн баггүй. Тэгтээ Озонгийн яагаад нүүж байгаа гэсэн чинь бас Минзэг ах нүүсэн баггүй. Яагаад ч таргуу дээ. Бүгдийг миний аймагаас яа гэгээд эсвэл цус нууж гаргаж Ази шүү гэгээд хэлсэн баггүй. Гэхдээ Минзэгийн аав тэрийг итгэхгүйсэн баггүй. Бас ямааргүйсэн баггүй. Тэгтээ явхаа болсон баггүй. Тэгтээ сум зоцсон. Тэгээд Эсүгэгийн гэр бүл ганцаараа үлдэж төгсөж байгаа болж байгаа. Тэгээд та нар энэ видеог дуртайсан бол лайк and subscribe ботныг дараарай. Тэгснэ маргааш өгзөө уулзъя. Одоогоос баяртай.